За багуудын мэндэ энэ хаалттай бүлэгтээ хамаатай нэг хэдхэн үг хэлчихье. За загнахад урдаа өрөөд идэг. Хөөш гэх нэг 10,000 төгрөг шилжүүлчихэл араас нь залгуулаад загнаадах юм. Та нар ганцхан ууртай юм биш шүү дээ. Ууртайг бол бүгд л ууртай шүү дээ. Тэгээ би ч одоо ингээл өдөр шөнөгүй хэн орох нь уу гэдэг өдөр шөнөгүй компьютераа ширтээ сууж идэг ажилгүй юм биш шүү дээ. Чи идэж уун, унтаж ивдэн, босцсон, гар нь орно. Тэгэл нэвтрүүлгийн хаалттай бүлгэрийг хүсэлтэл явуулчихлаа. Тэгэл би оруулчихна. Би сая нэг залууд хэллээ. Уурлаад, хүн загнаад 10,000 төгрөг явуулчих. Энэ 50 дугаарыг бэлдэх гэж би ямар их юм алдсныг та нар мэдэхгүй. Та нар бол нэг цаг миний нэвтрүүлгийг үзэл өнгөрнө. Энэний ард ямар хэцүү байдгийг, юу болдгийг та нар мэдэхгүй. Энэ баг дээр ажиллаж байгаа 5 хүний цалин, түрээс, хэрэглээний төлбөр, өдрийн хоол гэд сар болгон энэ нэвтрүүлэгт чинь багадаа 8-аас 10 сая төгрөг хэрэг болдог. Сард 4 дугаар бэлтгэхийн тулд би ихний 2 жил үнгүй үзүүлсэн. Үнгүй цацаач чи мөнгө олох гээд байна. Би намд худалдагдаж мөнгө олоогүй. Би хин нэгэн мөнгөтэй хулгай чи халаасанд орж би мөнгө олоогүй. Би 100% өөрийгөө энэ нэвтрүүлгээ продюсерлээ 100% өөрөө явж байгаа. Надад бүр нэг түүцч байхгүй. Надад үзэгчд хангалттай урам өгдөг. Чи мундаг шүү, чи зоригтой шүү, чи их оронч шүү. Би та нарт хэлсэн, би их оронч биш ээ. Намайг тэмцэгч, би тэмцэгч биш. Би та нарыг хэлээд байгаа шиг тийм биш. Би зүгээр иргэний үүргээ биелүүлж байгаа. Болохгүй юм болгоно энэ сэрэмжлүүл дуурж байгаа зүгээр нэг банхар. За чон ирж шүү, аюул ойртож шүү гэж та нарт сэрэмжлүүлж хуцдаг зүгээр би танаа гадаа вэж идэг. Уяаны банхар гэж намайг ойлгож байгаа. Би тийм амар их оронч моронч болж тэг тэмцэгч юмчж болж хуцаж явмааргүй байна. Хоёрдугаарт би өөртөө байгаа үн хүрэх бүх юмаа зарсан. Сар болгон 8-аас 10 сая төгрөг надад хэрэг болдог. Үзэгчид надад урмын үг надад хангалттай хайрладаг. Гэхдээ намайг хизээч дэмждэггүй. Би өөртөө маш олон хэлж байгаа. Та нар шуудаатай гурил үүрээд явж байгаа хүнийг өө чи мундаг шүү, чи чаднаа гэж байгаа бол тэр чин зүгээр урам өгж байгаа юм. Тэрийг дэмжлэг гэж үзэхгүй. Гүүж очиод шуудаатай гурилнаас нь хамт үүрэлцээд дамжлаад явбал хүндийн хамт үүрэлцээд явбал тэр чин дэмжлэг. Надад юу хэрэгтэй энийг хийхэд. Яг ба нэвтрүүлэг эхлэх гээд би камерыг хөлөө авах гад, дурангаа авах гад, камертай болох гад сандарч явхад надад дэмжлэг болсон. Тэтгэвртэй гарсан олон хүн одоо эмэгтэйчүүд, эгчнэр маань, эмээнэр маань надад дэмжлэг болсон. Тэрнээс хойш нэвтрүүлэг эхэлснээс хойш надад нэвтрүүлэг эхэлснээс хойш надад дэмжлэг болсон юм бол зүгээр өдрийн од. Монголын төлөө дугарж байгаа. Монголоо өмөрч дугарж байгаа. Монголчуудаа хамгаалахыг зүтгэж байгаа. Цорын ганцхан нэвтрүүлгээ дэмжиж бөөцлөө явж чадахгүй. Ганцхан нэвтрүүлгэн дээр нэгдэж чадахгүй хүмүүс эх орныхон төлөө нэгдэж дэмцэнэ гэдэг бол мянгуучингийн үлгэр. Зүгээр л үлгэрийн далаа гэдгийг би ойлгосон. Би яагаад талбай дээр гардаг вэ? Та нарыг ирэхгүй болохоор гардаг вэ? Ойлгосон уу? Ганцхан нэвтрүүлэг хамгаалаад өмгөөлөд явж чадахгүй байгаа хүмүүс талбай дээр очиод төрөө эргүүлнэ гэвэл шал худлаа. Зүгээр нохоо шаасан гарын гарц. Би нэг ч гэсэн миний нэвтрүүлгээс хүн юм ойлгосоо, нэг ч гэсэн үний чих онгойж нэрээ юу болоод байна гэд нэг их орн руугаа энэ нэг нохооч над руу залгаад ирсэн. Юу яагаад вэ? Нэг ч гэсэн хүн их орн руугаа эргэж хараад юу болоод байгаа юм бэ гэж жоохон ч гэсэн анхаараасаа гэж бодж би нэвтрүүлгээ хийж байгаа. Сая амай манай зочинуудаа 5 дахь өдөр цацагдана. Хар тамхины тухай ярьсан. Одоо дараагийн дугаараар хар тамхинд донтцсон хүүгээ
хүнд битгий гай олжоосоо гэж бодоод хүн битгий хорлолцоосоо мөрөөрөө үхээсэй гэж бодож яваа. Амьдын там болцсон, тарчилж яваа. Ээжийн тухай хард амхинд донтцсон. Ээжийг би энэ нэвтрүүлэгтээ урьсан. Хард амхнаас монголчууд сэрэмжлэх ёстой. Тэр тусмаа өсвөр насны хүүхдүүд маш их зовж байна. Хард амхинд амар орж байна. Өнөөдөр таны хүүхдүүд гэрээсээ гараад гадуур хүүхдүүдтэйгээ мөс татаад явж байгаа. Ойлгож байна. Тэгэхээр хард амхинд битгий донтоосоо нэг ч гэсэн монгол хүүхд ирүүл байгаасаа гэдэг би тэр ээжийг өнөөдөр би нэвтрүүлэгтээ урьсан. Миний нэвтрүүлэгт орох амархан штэ. Тийм хэцүү биш. Би нэвтрүүлгээ нууцсан. Үлэн биз та нар ерөөсө битүү. Мянган хүнээс хүсэлтээр мөнгө шилжүүлсэн хүн нэгч байхгүй. Тэгээ мөнгөө шилжүүлсэн үхээр тийм гэж худлаа хэл. Нэг ч төгрөг шилжүүлээгүй гэж мөнгөө шилжүүлсэн гэж орох гээд. Нэвтрүүлэхэд дөрөв үзэх. Та нар хараа 10,000 төгрөг. Бүтэн жил үзэх хэрхэн 60,000 төгрөг. Ганцхан шил архины мөнгө. 1.5 хятад хоолны л мөнгө. Шал хэрэггүй кинонд Univision 40 мөнгө төлөөл үзээд идэг. 100 мянгаар нь. Тэгээ ганц хэрэгтэй нэвтрүүлгээ дэмжиж 5 цаас өгөхөөс үлэнтэд идэг. Ийм хүмүүс яаж их хурнаа хамгаалах, яаж их хурнаа аврах юм? Би баяжаад байгаа юм биш үү? Надад баяжаад байгаа юм ерөөсөө байхгүй. Гэтэ атарх. Би түрүү 10 цагийн үед 2 дансаа оруулсан. Дансны хуулга. Нэгэнд нь 750,000 төгрөг. Нэгэнд нь 188,000 төгрөг. Би ийм мөнгөд нэвтрүүлэг рүү 800,000 төгрөг л орж байгаа. Гэтэл би сар болгоо 8-аас 10 сая төгрөг. Энэ удаа би түрээсээ төлж өгөх гээд үзвэл 12-3 сая төгрөг над сард хэрэг болдог. Хэд нэг 700-800,000 төгрөг оруулчаад бүгдээрээ нийлээд тэгээ айгүй амархан шүү дээ миний нэвтрүүлэг рүү орох чинь. Над руу мөнгө шилжүүлсэн баримтаа скриншот хийгээл явуулчих. Ойлгосон уу? Тэгээл би оруулчих. Энэ төлбөртэй бүлгэр. Ойлгосон уу? Баяр сайхан баавка гэд миний хаяг байгаа шүү дээ. Баяр сайхан баавка. Тэр лүү мөнгө шилжүүлсэн баримтаа SS гээл явуулчих. Тэгэл орчин заяа. Тэгээ орхичих би оруулж штэ. Тэгэл намайг загнаад их айгүй хэцүү. Та нар олоола би ганцаараа байхгүй. Ойлгож байна. Зөвхөн SS хийж явуулсан хүн л орно ш таалтай бол. Өөр яаж худлаа хэлээд орох боломжгүй. Ойлгосноо. Тэгээ за нэвтрүүлгээ дэмжээрэй. Тэгээ сайн нэг хэдэн намайг загнаад тахлаар би та нарт нэгцэн ойлголт өгч. Та нар 10,000 төгрөг өгөөд хийгээд миний 3 жил махан зулгаж өөртөө байгаа үнд хүрэх бүх юмаа зарж иж энэ хүртэл чирж ирсэн нэвтрүүлэг. Ороод 40 дугаар бэлэн байж байгаа шүү дээ. 10,000 төгрөг төлөө та нар үзчихэл гараа явчихна. Миний 3 жилийн хөдөлмөрийг та нар 10,000-аар үзэж байгаагаа ойлгохгүй байгаа юм уу? Тэгээд та нар гараа явчихна. Харин дараа орох шин дугааруудыг та нар үзэж чадахгүй за. За ингээд тулдаан зөвхөн шонхор нисдэн штэ. Болжмрууд минь битгий шаагалдаад заа юу. Шонхор байж чадахгүй штэ. Тэгээд ядаж олигтойхон шиг болжмөр байл та.